Daniels бөмбөгөө гаргасан. Энд Эллен Джонсон дөөгөн. Чадсан Оконгод өгсөн. Daniels Embiid эсрэг яхаад энэ юу хийгээд хүй бөмбөгөө алтлаа. Завсарлага. Хүй тайм аваач. Энэ нэг оффис маань айгүй олон хүмүүс үүдэг. Ингээд нэг өөр оффисуудаар ажлууд айгүй хөвчөд төлөх би айгүй юм чимээгөө намхан ярих хичээгээд байгаа шүү заяа. Гайгүй үсттэй. Зүгээр эзтэй. Эч контакт авчихсан шүү дээ. Түрүүхэн юунд орж ирлээ. Австрид орж ирлээ. Цагуу явж байгаа. Тоглолтууд юу ч үзээгүй бүр ямар ч үр дүн юу ч мэдэхгүй байна өнөөдөр ягаад ч юм юу ч амжсангүй. Тэгэхээр трийгээ даваад болгоод нэг бичлэг хийчтэй. Шууд ороод эндээсээ реакшн маяг, реакцийн маягаар тий. За юм байж. Яг рил шүү би үнэхээр юу ч харахгүй. Үнэхээр юу ч амжаагүй. Шууд геймс гингүүд хамгийн ихний тоглолт аль нь явсан? Rockets Jazz. Rockets Jazz-ыг 28 оноогоор өччихжээ. Асуудалгүй хөө. Celtics Cavs-ыг 2 оноогоор хоцсон. Celtics буцаад хожоод эхэллээ шүү. Celtics үзэх гээд байна те. Тэгэхээр Cavs-ыг хожиж ийн гэдэг чинь хараа 11-9 12-9 гэдэг чинь Cavs-тай амжилт тэнцээд ороод ирсэн. Cavs тэгтэл нөө подкаст өмнөх дуурайд үзчихсэн бол Cavs-ыг юу гэж хэлсэн шүү дээ. Бүсийн нэг гэж хэлсэн. Манай хүлгэн Хэмбит хоёр болохоор Бэгэт хоёр болохоор бүсийн 2 гэж хэлсэн. Тийм топ баг уг нь бол за Knicks Raptors-ыг 22 оноогоор хожижээ өөр юм. Яаж байгаа юм бэ гэдэг шиг. Hawks Sixers халалц 2 нэмэлцэх гарсан шүү дээ. Тэгээ Hawks хийсэн байна. Hawks маш сайн байгаа. Hawks-ын сакс зайны дарга нэр тий. Thunder Blazers-ыг 8 оноор сайн ойлгомжтой тий. За ингээ бокс коруудыг нь оруулаад орхиж. Ах минь садагдаж ирсэн шүү дээ. Ягаа хожигч бол маах ч аялын тоглолтоор явж байгаа. Хүнд хуваартай байгаа дээрээс нь өмнөх энэний өмнөх тоглолт манай аялын тоглолт дээрээс нь Nuggets байсан шүү дээ. Тэгэхээр Tom Minnesota-д очсон байна. Grizzlies Kings-ийг очижээ. Grizzlies Kings-ийг оч. Grizzlies баг одоо ингэж юу руу орж ирж байгаа юу? Play-in руу ороод ирсэн билүү? Энд тоглолт үлдээсэн шүү дээ. Lakers Clippers-ийг ямар ч асуудалгүй байсан байна. За тоглолтын бокс скор харъя л та. За 28 оноогоор хэдсэн Houston-аас хэн алж чадсан юм бэ гэсэн чинь. Сингүүн 27 оноотой гэхэд 4 самбартай байна. 28 минут тоглосон байна. Kevin Durant KD 25 оноод 7 самбар 4 ассист 3 бөмбөг тасалт 1 блок гинэ. KD 71% тоглоо. KD өнөөдөр алж чадсан юм биз дээ. Ассистаар Amen Thompson 5 хон авсан биш те. Сонирхолтой. Гэхдээ 8 самбар 9 ассист. Тэгээд Steven Adams сэлгэнээс 13 оноо 12 самбар. Марканын 12хан довтлсон байх юм. Ягаад Марканыг бүр довтлуулаагүй юм бах та. Ace Bailey, Sensabaugh хоёртойгоо адилхан довтлсон. Энд Cavs за энэ тоглолтын төгсгөлийг үзнэ. Ингээл явчтай төгсгөлийн үзэл реакцон хийгээл. Энэ тоглолт руу орж байгаа хоорондор би сая нэг пост үзэх коммент руу тоглоё гэсэн. Энэ тоглохгүй. Өдөр бүрөө гэж өөртөө дарамж өгч байхаар зарим өдөр алгасан зүгээр штэ бро гэнэ. Тийм үү те? Мань хэд чинь тийм үү те шат. Мань хэд чинь тэгээд орсон ч үзэн ороогүйсэн ч үлээгээл үзэн хит өргөө шахаж байгаа. Burn out болж байгаа. Баярлаа. Ямар гоё сэтгэлүү те? Сэтгэл коммент үү те? Бас тийм шүү. Гэтэ яг уу би өөрөө жоо улаарад идэх хүн юм байна. Жоох ингээ санаа олтонгор шүү. Гус гэл. Манд чинь цасаг 1000 бичлэг байгаа шүү. Цацахгүй л те. Өөрөөсөө хичээддэг. Өөрийгөө голоод идэг. За энэ тоглолт тэр хальт гүйлгэж дөө. Celtics ер нь илүү их л болсон юм шүү те. Харъя л та. 17-5 мав гэж хэлсэн юм шүү. Дөрөвдүгээр үед Cavs барингаа алдсан юм байна те. Энэ Celtics 17-5 гэж эхлэлийг нь хардсан зүгээр хаа. Ерөөсө тоглолт эхлэл 7 секунд дээр Pritchard 3-аас эхэлсэн юм шүү дээ.
Яг сая сул шидэлтэй алдж байгаа ч гэсэн сайн давталгаа. Сул шидсэн гэдэг чинь сайн давталгаа. Тэгэхээр хаадар сул шидэж чинь. Сул шидэлтүүд ингээл бүгэн сайн давталгаа нь сул шидэд юм. Гэхдээ шидэлтүүд нь орохгүй байсан юм байна л та тоглолт эхлэлд. Причер ч бүр Стив Харден шиг татаад чичтэй. За тоглолтыг ингэж бүтэн үзүүлэхгүй хоо энэ бичлэг арай л ортолох бах тий. Гэрэл над руу нэг л сайн явах байхгүй тий. Арай л бас хараар гэдэг нуусаад чартаа тэр явах. Нара 2 минутад байх 9 оноо илүү өссөн шүү дээ. Celtics. Тэгээд 2 оноо болтлоо яаж барьсан юм бэ? Причердийн замраагүй шийдэлт сая өдөр бол 3 шугамаас 2 алхмын зайнаас шидэж байгаа. Айлд чи ингээд одоо боломж үсэж байгаа байхгүй. Дээр хурсаж. Сая Причердийн амар буруу шүү дээ нараа. Тоглоомд ингээд 6 секунд эндээс цаашаа сайн хавсрал өгөлдөө. Яагаад вэ? Бүр нь 2 алхмын зайнаас. Энд чинь юунд буруу болж байгаа гэвэл 6 секунд. Тоглооны цаг суусах 6 секунд. 56 секунд үлдчихэж байгаа. Эн чинь тоглооны 24-ээр зүгээр энгийн мат. 24-ээр 2 үржлээ 48 секунд гэдэг чинь Cavs нэг хамгаалаад 2 довтлох хангалттай хугацаа 1-р 2-р тийч 6 хоног зөрөд 2 бөмбөгийн зөрөх байхгүй. Причер ингээд Celtics яагаад ийм их мэдлэлтэй болцсон юм бол тоо. Тэгээ энэ яг бодоод байж идэл нь бичил. Энэ ердөө 10 секунд гүйж байгаа. 3 авчих. Одоо ингээ 3 онооны зөрүүтэй тоглолт 45 секунд энэ чирээсээ тэнцүү тоглолт байхгүй. Ерөө ямар ч зөрүү байхгүй тоглолт. Уучлаарай. Өнөөдөр 40 оноо авч байгаа. 22-оос 15 гэж тотолж байгаа үе юм байна штэ. Тэгвэл сайн шийдэлтийг хийх нь зөв юм байна л да. Миний нэг юм 16-аас 5 мавг шийддэг. Тэгээд нэг юм 20 оноо авдаг Причер дар бодод байхгүй. Өнөөдөр гал зурсан юм шүү дээ. Мижл бөмбөг гаргаж явах юм. Wade гарч ирсэн байна. Нөгөө Жэлэнд хайсан болов. Mobley Garland шийтгэл юм байна л да. Mobley-гоор дундаж ямар яадаг хөлбөр юм бэ сая. Mobley энд Garland-д заслан тавилаа. Ингээд буцаж өөрөө гарч ирээд. Энд Garland гарч ирэх гэжсэн юм шүү. Тэнд Wade инглээ. Garland-ийн гаргаж ирэх гэж байгаа бол ганцхан заслаа. Garland тэр ганцхан заслаа хийж чинь хинч суулраагүй. Тэгээд Mobley гарч ирэх юм бол энд одоо хэнийг цаад бол мэдэх гэж тоо. Тэгээд ийм хөлбөр байдаг л гэдэг шиг. За 2 нэмэлт цаг сонгосон тоглолт руу гаръя. Өнөөдрийн онцлог тоглолтоороо энийг л ярих байсан юм байна л да. Нэг талаасаа Андре Драмондод тааруулсан гэсэн чинь юу Эмбид тоглосон юм шүү дээ. Эмбид Андре Драмонд ялгаа байхгүй. Тэр хоёр тааруулахаар VJH комп Maxwell Embiid ээж сайн тоглолт л та. VJH комбын тоглолт унчаад идэг. Яг тэгвэл хурдан зөрдөг. Гэтэ яг хурдан зөрдөг биш шүү. Хурд энэ зөрдөг. Тэгээд Maxwell Embiid-ийг байхад илүү сайн тоглолдог. Embiid-ийг харахаараа онгод нь ордог. Нөгөө талд болохоор Hawks болохоор нэг юм Miami хитрхүү тоглолттой тий. Гэхдээ Miami хитрхүү гэдэг нь нөгөө заслаангүй гэсэн үг биш. Нэг эсрэг нэг тоглолдог. Гэхдээ тэр нэг эсрэг гарах хүртэл бол их дамжуултууд явдаг. Хөлбөр маягийн ингээд нэг бөмбөгөө цэслан дээрээс. Тэгээд найруулгыг нь Jalen Johnson хийдэг. Хин хийдэг. Ресашэ үе бөмбөгийг ингээд залгуулж өгдөг. Энэ багт Никел Александр Walker-гийн сайхан дураараа гаргаа. Ерөнхий Jalen Johnson найруулга байна. Onyeka Okongwu бас энэ багт их гоё. Найруулагчийн гэхүү, коннекторын гэхүү үр гүйцэтгэдэг. Ийм хоёр баг тоглосон байна. Хоёр нэмэлцэг гэдэг юм амар тоглолт. Long streaks of consecutive 20 plus point games гэсэн чинь Maxi 19. Embiid 33 байдаг юм байна. Iverson дээр нь 21-тэй. Maxi өнөөдөр 25 оноо авцсан байна.
дор дүрээ дуусгаж хахад. Хамгийн урт 20 оноотой цуврал гинэ. Улирлын эхлэлээс. Аюулсан маань 21 гэн байдаг юм уу? Ямар муу юм. 20 оноо шүү дээ. Элен Джонс орж ирээд задлж чинь. Йоо. Надад энэнийх нь хайлайт олдох нь байх нь. Энэ хараа Элен Джонс орж ирээд Оконгу руу задлсан, Оконгу ураас шийдсэн. Энд Даниэлс Эмбид хоёр хойлохноо зогсож байгаад Эмбид зүгээр зогсоод Даниэлс юу Рис шив юу. Даниэлс юм байна л да. Бөмбөг авахыг нь хараад зогсож чинь зүгээр. Самраас тоглоны самар авахыг нь зүгээр хараад үзээд зогсож чинь. Эмбид ийм арчаагүй. Ийм арчаагүй зогсож чинь. Тэр яах. Осын шилэнж авсангүй. Тэгсэн чинь шилэнж авсан дургуулах техникийг алдцаа. Нэг нөрс урттай байна. Нүр нэм хагас улаацсан байна те. Ингээд бүтэн уулаад ш нэг нөрс. Тэгэхээр л бүр галзуурал. Юу юуг л их дуудсан хэрэг гэд тасалж болох ч гэл. Одоо ч юу лээ нөрс чинь 6 дахь жил нөө. Удаагүй те. Полж оржод өгж товтлуулж байгаа нь гоё л харагдчихна. Үй. Саяхыг Эмбид авахгүй юм уу? За энд бол яг ингээд заслан дээрээс Полж орж бөмбөг гарч ирээд аваад Рисшэ Оконгу хоёрын өөдөөс товтлж байгаа. Энд Жөөл Эмбидийн самрыг авахгүй юм уу? Арчаагүй. 4 оноо 2 минут. Үндсэн цаг дээр шүү. Өөр төр нэрсэн дамжуултыг авч чадахгүй юм бид. Би одоо Эмбид хейтер юм ааш. Элен Джонсонд өгсөн чаддгүй тэнд. Уг нь Максигийн өдөөс гарчаад байдаг. За энэгээр өөрөөсөө учрыг нь олох гэж утсан. Даниэлс ямар амархан хоёр давталгаа алдсан. За нав ямар амархан давталгаа. Даниэлс нав хүүхэд. Ямар амархан давталгаа болоод байгаа юм. Нөгөө талаараа Sixers яагаад самраа авч чадахгүй байгаа байсан. Край. Харин давтал. Яа, сая ямар гоё орондоо give and go явсан байв. Яг амар гарч ирснээр том авкалдчих. Граймс. Ой. Эмбид бүр арай болчих. Бодогтай талбайд бөмбөг аваад байрлалын давуутай байж шахаад явахгүй шүү дээ. Эмбид бүр хүн биш болчихжээ. Драманд байсан бол саяын самруудыг аав шүү дээ. Саяын дээр хамгаалтын самбар сул 2 оноо тэр өөрийг нь хамгаалж ирсэн цаашаа Пол Жорж тэр нөхөхөд тэр довтлооны самбар Драманд бол авцсан да. За энэ тоглолт яаж нэмэлцэг гарсан юм бэ? Нараа 50 секунд дуухад 8 оноо илүү шүү дээ. Доминик Барлов талбай дээр гарч ирсэн байна. Граймс өөрөө шидсэн. Энэ шидэлтийг бол хийж өгөх хаа Граймс. Сул шахуу шидэж байна. Максигаар бөмбөг гаргуулна. Барлов дөг Макси өөрөө буцааж аавна. Эндээс шууд шидэндээ. Макси шууд шидчихдэг байсангүй. Самар авцсан. Болж самар авцсан. Тэр доор Барлов байсан өгч чадсангүй. Ишээ Пол Жорж хийцэн завжнаас Пол Жорж байхгүй. Энд Эмбид Барловын самбар Эмбидийн 2 оноо. Шууд Элен Джонсон дээр алдаа. Өө Элен Джонс 2 дахь дургуул алдсан. 21 секунд 5 оноо. Угаас шалт айлг гарсан байна. Пол Жорж бөмбөгтэй. Риса шиг эсрэг. Граймсаас заслаа авсан. Доош ороо явсан. Барлов сул 2 оноо. Юу хийгээд байгаа юм бэ? Юу хийгээд байгаа? Элен Джонс 20 секунд дутуу 5 оноо илүү ээжиж сул 2 оноог нь зүгээр өгөөч. Энэ хараа нэг зангахтан зүгээр үсэрчиж шít. Тэрийг нь Барлов ямар гоё ашигласан бэ? Доминик Барлов зөв ашиглал уг нь гоё л тоглогч. Дажгүй тоглогч. Дажгүй сэлгэний тоглогч. Гэхдээ сая Элен Джонс зүгээр хаяач наадахаа. Зүгээр 2 оноог нь өгөөч. 5 оноо илүү 20 секунд үлдсэн. Одоо ингээд алдаатай давталгаагаар 2 оноо зөрүүтэй ганцхан бөмбөгийн зөрүүтэй болчих واخ. Болж байгаа байхгүй жоо Барлов шидэлтэд оруулах юм болов? Алдцсан. Гэтэ болж байгаа бөмбөг авцсан. Ишээ өгцөө. Макси гурваас. Үүсэдэг болохоор хамаагүй реакшн гаргаж болтгүй. Максигийн шидэл түрүү яг хэлж байстай ийм шидэлт хийждэг шүү гэдгсэн чинь тэрийг нь одоо хийж. Макси асуудалгүй л дээ. Макси сайн шидэлт ямар ч асуудалгүй л дээ.
Дээшээ бурхандаа залбир. Ингээл яв. Дээшээ. За 8 секунд. Айл баг нь завсарлахтай юм байна. Даниэлс бөмбөгөө гаргасан. Энд Эллен Джонсон өгөн. Чадсангүй Оконгод өгсөн. Даниэлс Эмбид эсрэг яхаад юу хийгээд хүй бөмбөгөө алтлаа. Завсарлах. Хүй тайм аваач. Тайм аваач. Хин нөөс боож өглөө. Максинд хэлээд тайм авсан юм уу гэн. Тэг тайм авсан шүү дээ бигээд. Одоо нөгөө бүтэн улаалт нь орж ирж байна. Тайм авсан шүү дээ уурлаад нь. Уу авсан л байгаа л байна. Боож өглөө нэг нөрс. Нүд над миний шүлцсэн. Харъя. Тайм авсан юм уу? Уурлах нь харахгүй л. Энд ингээд Dyson Daniels алдсан. Болж орж бөмбөг авсаа. Энд хараа. Нэг нөрс завсарлага захиалж байна. Энд Maxi Embiid хоёр завсарлага захиалж байна. Болж орж бөмбөг заллал яваадсан юм л да. Үгүй тийм шүүгчдэр яагаад завсарлахгүй. Нэг нөрс амьсгаа бүр ингээд өндөр дээр шүү дээ. Nuggets-ийн нөгөө уулнаас ч өндөрдөг шүү дээ. Үгүй завсарлагыг өгөөч. Шүүгч нар нөгөө тоглолтондоо ороод бүр улаархан чаашаа бүр хэмнэлтэнд орцсон бүр ингээд юм болчихсон шүү дээ. Уг нь захиалсан юм байна л да. Тэг уг нь Пол Жоржд туслах дасгалжуулагч нар яасан л байгаа да. Юу гэвэл завсарлагтай шүү гэж хэлсэн л байгаа л да тоглогчдоо. Энд 3.3 дээр авлаа. Энд шүүгч байгаа. Энд туслах дасгалжуулагч. Энд нэг нөөс. Энэ шил Пол Жорж руу хараал яваад байгаа юм байна л да. Дан. Үтгтэл бадар ганцхан биш. Дахиад хоёр шүүгч байгаа шүү дээ. Тэсээ анзаарсан бол Embiid зүгээр Dyson Daniels-ыг зүгээр сул товтлуулж шүү дээ. Dyson Daniels сугарчлаа л товтлох хаалт чинь бас л сууган тийм. 3 секундэд юу л хийж болно доо. Maxi Paul George 2 Embiid шиг эсрэг аваад шууд дундаа шидчих. Тэгээ энд байгаа хүнээ хайчих чинь ёо. Embiid манай баг хинэрч юм. Жермис Хонор корнетер ч юм уу те. Шууд Embiid дээр тулах боломж гарч ирсэн чи би хувьдаа тулахгүй за. Дотоод тоглож хэлж байгаа маш илүү тоглож Embiid бол хол илүү тоглож. Гэтэ хичээл зүтгэл багтаа зогцох. Тэгээ энэ хандлагын хувьд магадгүй Embiid-с манай хэд хол илүү баг. Хүй тийм яад нэмэлцэх гэсэн юм болов. 4.6 секунд дуу. 2 оноо илүү сиксэрсэн. Тэгээд 2 торгуул шидэх хэрэгтэй. Яаж 2 дахь нэмэлцэх гэсэн юм бол. Би эсвэл нэг нэмэлцэгийг нь 2-ыг буруу харсан юм уу? Үгүй ээ. Макс нэг торгуул алдчихлээ. Ихнийх алдсан байна шүү. Алдсан байгаа шүү. 2 дахь хийсэн үү? 2 дахь хийсэн үү? 2 дахь алдсан. Макси 2 торгуул алдаж Солдагам 4.3 секунд 2 оноо дутуу Hawks бөмбөгтэй. За Walker бөмбөг гаргаж байна. Энд Jalen Johnson дээр Барлоо байгаа. Зөрөөгүй Барлоо гараа өргөе. Барлоо Jalen Johnson дээр алдаа гаргас 2 торгуул шин. Хараа энэ дээр гараа өргөхгүй явхаар гараа өргөөд яв. Гар ингэж доор явж хамгаалахаар яг зангаан дээр үсрэх магадлал илүү өндөр үлдэх байхгүй. Гар ингэ доор явхаар. Гараа өргөөд явбал зангасан ч энэ одоо юу гэх юм. Энэ ариад лав тухтай товтлохгүй гэдгийг мэдчихийдэг байхгүй. Гар доор явхаар зангачингууд хүний инстинкт, хамгаалах инстинкт шууд ингэ үсрэн гартаага. Гар дээр явж исэн бол энд тухтай товтлохгүй учраас үсрэх шаардлага байхгүй гэдгийг мэдчих واخ. Фили завсарлага авчиж байгаа юм байна. Челленж авчиж байгаа юм. Яг челленж авч байгаа. Уусаал халтаа шүү дээ. Энэ ямар ч эргэлзээ байхгүй халтаа шүү дээ. 2 торгуулж челленж онсон бол ичиж байгаа юм.
0.3 дээр юу ч болоогүй тэгэхээр дахиад нэмэлцэг гарч ирсэн. Энд гэхдээ нэг онц тоглолт ерөөс болоогүй юм. Яг юм хүү хаамаа гэс тэр үндсэн цагийн Sixers-ийн барьж байгаа л гоё болсон юм уу да. Өөрөөр онц болсон юм бол алах те. Шал дэмийн алдаанууд тэр Jalen Jones-ны 5 он ойлоо хата гаргаж байгаа л да. Саяын Барловын алдаа өөрчн. Ер нь шал дэмийн алдаанууд айгүй их гарсан. Тэгээ нэг юм торгуул шидэлцэж явсаар хагаад 2 нэмэлцэг гарцсан тоглолт болсон юм уу да. Өнөөдөр хараа үкэси Портландыг хожихдоо шай 30-аас тийш оноо аваад бусд нь нэг юм 10 орчим оноо авдаг тоглолт биш байна. Шай 26 оноо авсан байна. Үлдсэн тоглолтоос нь 10-аас тийш оноо 5 авсан. Өнөөдөр багаараа тогсон. Тэгвэл бүр боломж байхгүй л дээ. Өөр баг байна. Гэтэ нараа Portland Trail Blazers гэдэг баг 8 онооны зөрүү тоглосон гэдэг чинь сайн үзсэн байгаа байхгүй. Яг л нөгөө л нэг тоглолт. Яг одоо би зүгээр ингээд уюуд давсан оноогоор нь хараад хийсвэр дүгнэлт хийх гээд байна л да. 4-4 үед үгээс 10 оноо л авцсан байхгүй. Тэгээ эхний 3 уу ялалцдаг 4-4 үед тэгээ гинт тоглолт. 15 удаа тэргүүлээ солилцсон 22 удаа тэнцсэн гэнэ ямар амар тоглолт болсон. За энийг орой тэгж хагаад орой чух завтаа болохоор будагтай талбайд үкэси оноо илүү авсан байна. Сэлгэний оноо үкэси илүү байх нь мэдээж. Бөмбөг алталтаас үкэси илүү оноо авсан байна. Яаж тэнц үтсэн бэ? Портланд 3-аас 49-ээс 16-ыг шалмуу шидсэн байна. 80-аас 35 гэж довтлсон байна. Портланд яаж орох үтсэн бэ? Үкэси дэлгэр маш муу тоглосон юм уу те? Тийм л болж таарлаа л. Spurs маань Wolves-д очигдсон. Wolves-с Randle 22-12 assist гинэ. Randle энэ багийн гол найруулагч. Гэхээр л амжилт үзүүлэх боломжгүй болчихж байгаа юм л да энэ баг. Ant 32 оног 72%-тай довтлж. Ant алсан ба шүү дээ. Хоёрхан доргуул шидсэн байгаа байхгүй. Гэтэ 72%-тай 32 оноо. Ant алсан байна. Манайхаас Champagne өнөөдөр 3-аас 6 шидэж ганцхан 5 оноо. Harrison Barnes 9 довтлж 2хан 5 оноо. Корнет дуусаа ганцхан довтлсон 6 оноо. Корнет нөгөө Стефан Кастл байхгүй болчоор яг гүц тоглолт нь гарч чадахгүй тий. Васил 22 оноо. Хараа 20-с 10 гэж довтлсон байгаа байхгүй. Гэхдээ 3 шидэлт нь 9-с 1. Тэгэхээр чи юу гэсэн үг вэ? 3 шугамны дотроос 11-ээс 9 гэж довтлсон ба шүү дээ. Ямар амар довтлоо. Ганцхан доргуул шидсэн. Васил 3 шугамны дотор бол алжлсан. Келтон Джонсон сэлгэнээс 22 оноо 8 самбар. Харпер 17 оноо. Гарааныхан жоохон муу тоглолцсон юм байна. Тэгээд очигдсон байна. Фүү. Зак Хэди 32 оноо 17 самбар. 5 блок. Зак Хэди ч MVP чиг тоглолцсон шүү дээ. MVP MVP чиг. 60 жигсэн байсан биш тэгүн. 13 довтлж 13 оноо. 60 жигс идэр. Окей. Яа юу кататай ингэ гівтцээ. Эндээс ингээд энд тоглож байгаа хүмүүсийг хараад гівтцээ. Кола ууц. Тэгстэл ункаг арчаагүй марчаагүй. Мим байдаг шүү дээ. Удирдлага харц. Хурдангүйгээд яг мангар тарга хүмүүс өчдөг шүү дээ. За. Өнөөдөр ер нь нэг иймэрхүү юм байна. Өнөөдөр үнэхээр амтсангүй тоглолтууд юу ч үзэж амтсангүй погскорч хараагүй байлаа. Тоглолтуудын үр дүнж мэдэхгүй байлаа. Тэгээ нэг иймэрхүү юм бишлэг дэж уулсан болов гэж бодоод ах юм байна. Маргааш чинь юу лээ? Маргааш би завтаах. Маргааш